За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд төргий. За сайн байна уу танд? Энэ өдрийн мэнд төргий. Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. За өнөөдөр бизнесээ томруулъя терминал подкастад бидний урилгыг хүлээж авч оролцож байгаад баярлалаа. За би бас таныг товчхон танилцуулъя. За өнөөдөр Nestle иргэдийн төлөөлөгч Nestle-ийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих төвийн дарга Ундрмаа оролцож байна. За тэгээд бизнесээ томруулъя төрийн бус байгууллагын маань одоо хоёр үйл ажиллагааг дэмжиж оролцсон манай одоо стратегийн түнш байгууллага байгаа. За тэгээд өнөөдөр бас ер нь энэ Nestle-ийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих төв маань ер нь яг ямар одоо гол зорилго стратегийн чиглэлтэй вэ гэдгээс яриагаа эхлээд байлаа ярилцъя. За манай Nestle-ийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих төв Nestle өмчт үйлдвэрийн газар гэждэг нэртэй манайх. За Nestle-ийн засаг даргын одоо дэргэдэх харьяа байгууллага Nestle өмчт үйлдвэрийн газар. За ер нь бол Nestle-ийн одоо 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн үйлдвэрлэгчээс эхлээл одоо жижиг дунд одоо бизнес эрхлэгч одоо хүмүүсийг дэмжих энэ үйлдвэрлэлийг дэмжих ийм л одоо зорилготой ийм байгууллага. За ер нь бол одоо нөгөө өрхийн үйлдвэрлэлээс эхлээд одоо энэ шатлалаар явж байгаа бизнес эрхэлж эхэлж байгаа энэ иргэдийг одоо нөгөө борлуулалтын дэмжих. За борлуулалт дэмжснээр бол тухайн өрхийн одоо үйлдвэрлэл бол бас нэлээд өсөх ёстой гэдэг үүднээс бол төрийн бодлогыг бас бодлогын түвшинд бол бас ангиж авч явж байгаа. За нийслэлийн хэмжээнд бол нийтдээ 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих төв дээр бол одоо бизнес өрхийн үйлдвэрлэгчээс эхлээл одоо ингээл нэлээдгүй бизнес эрхлэгч нарыг бид нар янз янзын арга хэмжээ зохион байгуулалт дэмждэг. Тэгээ тэр ч үүднээс бас танаа одоо энэ 2 удаагийн арга хэмжээнд бол бид нар бас ингээд ач холбогдол өгч оролцсон. За танахаас бид нар бас нэлээдгүй бас аж ахуйн нэгжүүдтэй бас хамтарч ажиллах ийм ажил маань ч бас эхэлсэн. Тэгээ тэн дээр бол бид нар Бирстанаас гэдэг өв группийг бол эхний нөгөө хаврын уулзалтан дээр бас тэдэртэй холбогдож ер нь хамтын ажиллагаа бас эхлүүлсэн явж байгаа. За ер нь түнш байгууллагууд гэх юм бол манай хамгийн одоо байгууллагын гол түнш байгууллага бол JIZ гэдэг Германы хамтын ажиллагаатай олон улсын байгууллага байгаа. За эднийх манай сургалтууд за нэгэд яг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, за өрхийн үйлдвэрлэгч нар, за эднэрт одоо нэг зээл олгох талаар одоо бас тий банк бос санхүүгийн одоо төрлөрийн нэг жидэг дэмждэг байгууллагуудтай хамтарч ийм элдэ холбоотой ажилладаг ийм байгууллагатай түнш байгууллагаар ажиллаж байгаа. За ер нь бол тэгээд яг Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэлийг бид нар бас хөгжүүлэх чиглэлээр бол нэлээдгүй түнш байгууллагуудыг хайж хамтарч ажиллах энэ ажлуудыг нэлээд хийсэн. Энэ жил бол бид нар нэг 18 байгууллагатай бол санамжчиг байгуулсан. Тэгтээ бол яг үйлдвэрлэлийн холбоодууд чиглэлээр нь аршир, ноос ноолуур гихчлэн те ингээд эндээс эхлээд нийтдээ одоо төрийн болон төрийн бас байгууллагууд нийлээд ингээд нэг 18 байгууллагатай бол санамжчиг байгуулж ажиллаж байгаа. За яг энэ үүднээс их юм бол ер нь жидүү гэхээр их хвчлэн ер нь төрийн одоо байгууллагуудыг нэгэн жигд одоо зарим хүмүүс ойлгоод байгууллага дээр очиод нэг жидүүгийн дэмжлэг хүсэж идэг. Тэгээ энийг нөгөө давхардуулахгүй тулд одоо хөгжлийн бэрхшээлтийн иргэн бас жидүү байгаа. Хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг бид нар аюул сан дэмжиж явдаг. Тэгээ хөгжлийн бэрхшээлтийн иргэнээс эхлээд улирал албан үйлчлэгийн ерөнхий газар, за манай жидүү газар агентлаг те Эрдэнэ сайхан даргатай. За мөн цаашлаад одоо ерөнхийлөгчийн дэргэдэх одоо хүнсний хувьсгал одоо даваа ер зөвлөх хариуцж байна. Тэ баялагын сан. Энэ ажлууд руу бол бас хамтарч нөгөө дандаа нөгөө бизнес эрхлэгч нарыг бол бас дэмжсэн үйл ажиллагаанд бол оролцож нийслэлээс зохион байгуулж байгаа. Яг энэ чиглэлийн ажлуудыг танилцуулж явж байгаа. Тэгэхээр та бүгдийн маань тэгэхээр ер нь яг гол одоо төвлөрч бодлогоор ер нь зангиддаг зүйл маань бол үндсэндээ нийтдээ яг 9 дүүрэгт байгаа яг энэ одоо жижиг дунд бизнесийг дэмжих энэ төвүүдийн ер нь одоо бодлогоор дэмжиж илүү одоо тэр хүмүүс маань
сургалт зөвлөгөө өгөх байна уу? Эсвэл одоо тулгамдсан ер нь бол яг нэг төвүүд бол байдаг те. Эсвэл энэ юунууд нь бол арай ондоо байдаг уу? Одоо яг 9 дүүрэг дээр байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд маань бол яг дүүргийн засаг даргын харьяаны байгууллага. За дүүргийн төсвүүдээр бол одоо тодорхой хэмжээний төсөв ингээд жилд батлуулдаг. Одоо дүүргийн засаг даргын дэргэд эхлэл байгуулга л да. Төсөв батлуулдаг, ажлаа дүгнүүлдэг. Одоо бүхий л ингээд дүүргийн үйл ажиллагаанд оролцдог. За дүүргийн засаг дарга бол одоо яг энэ дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч нарыг дэмжих үүднээс энэ байгууллагын үйл ажиллагааг одоо тогтмол дэмжиж явж байна л гэсэн үг. Нийслэлтэр бол манай байгууллага нийслэлийн засаг даргын дэргэд гэсэн юм. Ерөөсөл төрийн байгууллага. Зөв. Ашигын бус. Тийм зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг. Шууд бол харьяа гэж бол хэлэхгүй байна тий. Манай юу? Тийм. Манай харьяа. Манай дүрмэнд бол 9 дүүргийн даргаыг томилно. Зөв. Тийм. Үйл ажиллагаанд нь хяналт тавина. Үйл ажиллагааг нь дэмжинэ. Тий, ингээд бүхэл төрийн одоо нэг ямар л ажлууд явагддаг бүгд одоо яг тэр дүрмийн дагуу бол явагдаж байгаа. За зөвхөн төсвүүдээр бол одоо дүүргийн иргэдийн хурлаар одоо төсөв батлуулдаг ийм байгууллагууд байгаа. Тий. За одоо ер нь яг 2025 оны таны зүгээс одоо энэ он бас ингээд жил маань дуусах гэж байна. Тэгэхээр ер нь яг энэ 25 онд таны ингээ харж байгаагаар томоохон ер нь ямар ажлуудыг зохион байгуулав, бизнесээ томруулъя чуулганаас гадна бас яг ер нь ямар бодиттой ажлууд хийгдсэн бэ гэж эхлээд асуумаар байна. Мөн одоо яг 26 онд ер нь яг жижиг дунд бизнес эрхлэгч нарт илүү хүртээмжтэй хэрэгцээтэй ер нь ямар ажлууд төлөвлөж байгаа вэ гэж үргэлжлүүлээд асууя. За бид нар дотоодын бол ер нь нэг 9 үзэсгэлэнг зохион байгуулсан байгаа. Тийм. Тэгээд ер нь бол 9 дүүрэгтэйгээ хамтарч зохион байгуулдаг. За төрийн болон төрийн бас байгууллагын зохион байгуулж байгаа одоо бүхий л үзэсгэлэн худалдаанд бол 9 дүүргээс үйлдвэрлэгч эрхлэгч нарыг бол оролцуулж байгаа. Тэр дотор бол бид өрхийн үйлдвэрлэгч нарыг бол төлхөө хөгжлийн бэрхшээлтийн иргэнийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтийн иргэний одоо үйлдвэрлэлийн үзэсгэлэнг бол бас мөн оролцуулдаг ийм ажлууд явж байгаа. За бидний хамгийн том одоо Улаанбаатар хотод явж байгаа хамгийн том үзэсгэлэн бол Амар байна уу гэдэг үзэсгэлэн байгаа. За Амар байна уу бол одоо нодлон бол 52 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээр нийтдээ 54.8 тэрбумын одоо борлуулалттайгаар бүтэн сарын хугацаанд бол үзэсгэлэн явагдсан. Энэ бол Монголын цагаан сарын одоо баярыг өгсөн ийм үзэсгэлэн байдаг. За энэ үзэсгэлэн бол одоо нэлээдгүй хүмүүсийн танил болсон одоо нэршлэрэ ч гэсэн ийм үзэсгэлэн. За өмнө нь бол Амар байна уу гэд бас ингээд зар тавиад ингээд анх нөгөө хотын дарганы Сумын азар дарганы санаачлагаар эхэлж исэн. За энийг бол бас нэлээд үргэлжлүүлээд Нямбатар дарга бол жил болгон энийг дэмжиж явж байгаа. За би нодлон 1 сарын 8-ны өдөр ажил аваад энийг бол одоо нэг зарлалын биш ингээд тусгай одоо ингээд уламжлалт хэм маягийг харуулсан. За Амар байна уу гэсэн ийм брэнд бүктэй болгоод тэгээд энэ үзэсгэлэнг хийсэн. За энэ үзэсгэлэнд оролцож байгаа одоо 1000 үйлдвэрлэгч бол одоо оролцдог бүтэн сарын хугацаанд. За энэ дээр бол одоо яг Амар байна уу дээр бол бид нар зөвхөн нийслэлэхгүй 21 аймаг руу албан ёсны одоо бас урилга өгдөг. Ягаад гэвэл хүнсний бүтээгдэхүүнийг одоо бас урьдаг. Тэ Монгол уламжлалын одоо тэ шар тус цагаан эдээ одоо манай монголчуудын хамгийн хэрэглэдэг тэгээ мах бүтээгдэхүүн ууц гэд ингээд хүнсний төрлийн бүтээгдэхүүн дээр бол одоо 21 аймагаас урьдаг. За 9 дүүргээс бол үйлдвэрлэлийг бол бид нар одоо бараа бүтээгдэхүүн за тэгээд нөгөө дурсгалын зүйл бэлгийн сетнүүд энэ төр ч гэдэг юм уу. Ингээд бүхий л одоо нийтдээ 52 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүтэн сарын хугацаанд бол одоо үзэсгэлэн худалдааг хийсэн. За манай иргэд санаж байгаах их 80 гээд худалдааны төв дээр бид нар хийсэн. Энэ бол хотын бас Аз зэрэглэлд за иргэдийн очих боломжтой ийм одоогоос газрыг сонгож хийсэн байж байгаа. За тэрнээс гадна одоо энэ хамгийн том үзэсгэлэн болж ингэж өнгөрнө. Энийний дараа бол манайх даншигт оролцсон. Даншигийг бол одоо Улаанбаатар хотын одоо нийслэлийн өдөр болгож албан ёсны одоо засгийн газрын тогтоол гараад энэ жил хийсэн байж байгаа. Тэгээд даншиг бол нэлээдгүй бас ач холбогдолтой өргөн хүрээтэй
За бид нар ч энэ үзэсгэлэнт оролцож байгаа иргэдийг чанаржуулаад зөвхөн Монгол одоо Улаанбаатар хоттой үйлдвэрлэж байгаа ийм бараа бүтээгдэхүүнийг оруулна гэдэг бодлоор 9 дүүрээс ирж байгаа одоо үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүнийг бас шалгаруулж аваад оролцуулж байгаа. За бид нар үзэсгэлэн худалдаа хийхэд бас хэцүү. Одоо өөр газар хятад улсад үйлдвэрлээд оруулж ирж бүтээгдэхүүн борлуулдаг. Тэгээ иргэд хоорондын маргаан айгүйх үүсдэг. Бид нар ингээ гэртээ гараараа одоо ингээд хэцүү ингэж хийх одоо их олон төрлөөр гаргаж нөгөө маш ихээр гаргаж чадахгүй ийм бахад шууд урд ингээд үйлдвэрлэж орж ирэнгүүтээ бидний ингээд энэ их хөдөлмөрийг зохиод ингээд шууд юу ячдаг борлуулцдаг гэдэг асуудлууд гарч ирдэг. Энэ дэр бол нэлийн асуудал, нэлийн гомдолж байдаг. Тэгээ энийг бид нар одоо тасалсан зохиохын тулд бол яг тухайн дүүргийн яг хаана үйлдвэрлэж гэн, яг тухайн дүүрэгтээ энэ үйлдвэр өөрөө байна уу гэдэг энэ чиглэлийг бас нэлийн шалгаж ээж одоо үзэсгэлэнт оролцуулсан. Тэгээд даншиг бол нэлийн аятайхан бас энэ хил ам бол аятайхан болсон. За энэний даншигын дараа наадам болдог. За наадам дээр бол мөн адилхан одоо хөдлөө удаг. За наадам центр дээр бол үзэсгэлэн гарсан. За энэ дээр бол бид нар мөн л одоо хяналтаа тавиад мөн шалгаруул 9 дүүргээс шалгаруулад үзэсгэлэнгээ зохион байгуулсан. За иргэдийн харж байгаагаар манай нийслэлийн одоо хариуцсан манай одоо хэлцэл удаадахан болвол айгүй сайн чанарчсан айгүй аятайхан одоо ийм бүтээгдэхүүнүүд нэгдүгürt гарч ийн. Хоёрдугаар гэх юм бол айгүй сайн бүтээгдэхүүн чинь өөрөө нэг маркетинг айгүй сайхан хийгээд гоё өрөлт мөрлөлтөй хийгээд ингээд бас тухайн хүний нэг юу штэ тий маркетингийн асуудал айгүй чухал. Хүн яавал одоо яаж бас байршуулахаас өсвөлээл одоо өлгөхөөс дийлэг өлгөхөөс өсвөлээл айгүй утга учиртай байдаг. Тэгээ энэ дээр бол бас нэлээдгүй бүтээгдэхүүн аюу сайн борлогдсон. Даншиг наадам баяраар. За бид нар ч гэсэн ер нь нэлээ янз бүрийн гомдол санал хил ам нэлээ гайгүй. Ингээд бас өмнөх жилүүд энтрийг бодвол их сайн зохион байгуулсан гэдэг үнэл тавсан. За наадмын дараа даншиг болдог. Нүүдэлчин болдог. Нүүдэлчин Монгол фестивал. За фестивалд бол мөн адилхан одоо манай 9 дүүргээс иргэд маань оролцсон байж байгаа. За Улаанбаатар хотоос оролцож байгаа бүхий л одоо нүүдэлчинд оролцож байгаа иргэд бол манай одоо бүртгэлтэй манай жидүүчд одоо ингээд оролцож байгаа. Бид нар тиймд бол бас дэмжиж оролцуулсан. Нүүдэлчин дээр маш сайн борлуулалттай. За анхудаа мудаа гарч байгаа иргэд бол ямар сайхан болдгийг яас их өнөө гүйлгээ айгу сайтай байлаа энэ төр гэд бас сэтгэл ханамжийн хувьд бол айгу өндөр бас юм байсан тий. За ингээд энэс гадна бол бид нар ерөнхийлөгчид олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт гэдэг 8 дугаар сард болдог ерөнхийлөгчийн ивэлдэр. Яг энэ чуулга уулзалтын дээр бид нар гадаад хэргийн хамтаа хамтраад Сүхбаатарын талбай дээр мөн үзэсгэлэн хийсэн. За энэ бол мөн одоо бас сайн болсон. За энэний дараа бид нар Asian Polk гэдэг манай одоо олон улсын бас юм уламжлалтаар урлын үзэсгэлэн болдог. За олон улсын бүтээлч хотуудын хүрээнд хийгддэг одоо ийм бас манай нийслэлийн нэг том ажлын нэг. За энэ бол мөн үзэсгэлэнтэй Сүхбаатарын талбай дээр болсон. Энэ бол бас нэлээд аятайхан сайн үзэсгэлэн болсон. Одоо олонч иргэдүүд ирж одоо бүтээгдэхүүн худалдаа авах, борлуулалт хийх энэ ажил бол нэлээдгүй явсан. За сая намар бол намрын ногоо өдрүүд болж байгаа юм. За намрын ногоо өдрүүд дээр манай нийслэлээс бол энийг одоо нэг хүнсний ухраас зохион байгуулад өнгөрсөн. Бид нар энэ дээр бол сошиал юм дээр нь бол хамтарч ажиллаад энэ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэдүүдийг бол бас дээш нь очих уламжлах ийм ажлуудыг нийслэлтэйгээ хийж ингэж ажилласан байж байгаа. За ингээд энэ үзэсгэлэнгүүд болгохын хажуугаар бас гадаад үзэсгэлэнгүүд явагдсан. Бид нар хавар Улаанбаатар хотын одоо захирагчийн санаачлагаар одоо Унгар улсад одоо Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг одоо Будапешт хотод бол зохион байгуулах ажилд бас үзэсгэлэнгээр одоо оролцсон. Тэнд одоо Монгол гэр бариад эндээс хоргоор ажихын нэгжин бүтээгдэхүүнийг одоо борлуулах ийм ажил хийсэн. Тэгээд соёлын өдрүүдэд дээр сурталчлах бүтээгдэхүүнийг сурталчлах ажлууд хийсэн. Энэ дээр бол бас нэлээд маш аятайхан ийм үзэсгэлэн гоё ийм өдрүүд болж тэнд байгаа бас Унгар хүмүүс манай Монгол улсаас Унгарт амьдарч байгаа иргэд маань бол маш сэтгэл одоо бас өндөр ийм үзэсгэлэн болж өндөрлсөн байж байгаа. За Бээжинд одоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ийм чуулга уулзалт болсон байгаа. За тэр Бээжинд дэх чуулга уулзалтанд бол одоо мөн GIZ гэдэг манай олон улсын байгууллага бол бидний яг бас санхүүгийн нэмжлэг үзүүлж бид нар оролцсон.
За манайх ч нөгөө төрийн байгууллага учраас хамаагүй бас ийш тийш явах зардлын асуудал манай дээр байдаггүй. Гадаад томилгооны одоо зардал байдаггүй учраас манай тэр түнш байгууллага бидрийг оролцоход маань бол бас нэлийн дэмжлэг болсон. За бид нар тэнд бол оролцоод одоо Азийн орнуудын одоо бүсгүүчүүд, за ялангуяа одоо нөгөө эмэгтэй хүмүүсийн бизнес эрхлэлтийг яаж дэмжих вэ? 40-с дээш насны эмэгтэйчүүдийн одоо бас нөхцөл байдалд нь тулгуурласан одоо бүх чиглэлээр нь одоо тэгээд бас дэмжлэг үзүүлдэг улс орнуудын туршлагыг судлах тий. За тэнд бол бүхий л төрлийн одоо чиглэлээр бол нөгөө бизнесээ яаж эрхлэх вэ? Ийм эрүүл мэндэд ямар онцлог нөлөөлөл үзүүлдэг вэ? За тэрэн дээр нь гэрүүлийн асуудал бас ямар байдгүй энтер гээд ингээд энэ чиглэлийн асуудал дээр бол уулзалтанд оролцоод ирсэн байж байгаа. За энэ нь бол одоо 5 дугаар сарын сүүлээр бас бид нар ингээд Бээжинд оролцсон. За 7 дугаар сар дээр бүгд найрамд хятад ардулсан Хөлбөмбөрийн одоо хайлар дүрэгт одоо хайлар хот байсан одоо дүрэг болсон байна. Хайлар дүрэгт болдог одоо олон улсын 3 улсын Хятад, Монгол, Орос 3 улсын үзэсгэлэн одоо олон жил болж байгаа. За энэ дээр 10 гаруй жилийн хугацаанд бол бас хамтын ажиллагаатай явж ирсэн юм хот дүрэг байдیں۔ Тэгээ эдний үзэсгэлэнд бас манай нийслэлээс ялангуяа манай сонгон архин дүрэг бол нэг хамтын ажиллагаатай учраас сонгон архин дүргээс арай төлөвлөхөө иргэд оролцоод манай нийслэлээс бас аж ахуйн нэгжүүдэд явуулж бид нар тийм тус очиж энэ үзэсгэлэнд бол ингэж оролцсон. За энийг бол бас өөрсдөө хувь зардлаа гаргаад бас оролцоод ингэж ирсэн. За энэний дараа бол одоо бид нар юу яасан? Японы Токио хотын жижиг дунд үйлдвэрлүүлэхэд дэмжих корпорацтай бол уулзалт зохион байгуулсан. За энэ уулзалтан дээр бол манай JIZ одоо олон улсын байгууллага маань за хамтарч ажилладаг манай байгууллагууд ингээд хамтарсан ийм бүрэлдэхүүнтэй 6 хүний төлөөлөл явсан дандаа мэрэгжлийн хүмүүс явсан яг энэ жидүү чиглэлийн одоо ажлуудыг хариуцдаг мэрэгчлэн энтерг оролцоод бас ингээд явсан. Тэгээд энэ дээр бол яг тэр Японы одоо Токио хоттой яг тэдний энэ жижиг дунд үйлдвэрлүүлэлтийг яаж бид нар хамтарч ажиллах уу, тэнд одоо үсгэлэн гаргахад яадаг уу гэдэг ингээд нэлээдгүй хамтын ажиллагаа ганц нэг компаниг ч гэсэн бас тийш нь оруулж одоо нэг үйлдвэрлэлийн дэмжих, компаниг дэмжих гэсэн энэ чиглэлийн юмнуудыг өөрөөр ярилцсан. За хотын дарга бол яг Токио хотын засаг даргатай бол санамжчиг одоо урьдчилан байгуулсан бас нэг ийм ажил байгаа. Тэгээ тэр учраас энэ ажлын хүрээнд бол одоо хамтарч бизнесийн чиглэлийн ажлуудаа бол цаашдаа эргэж ярьж явъя гэсэн. Тэдний одоо ягаад нэг корпорац болсон, ягаад энэ Япон одоо нэг эдийн засгийнхаа тухайн орныгоо эдийн засгийн 97% бол одоо жидүүчд бол хангаж байгаа. Тэгээд энэ бол 1948 онд анх нөгөө энэ корпорац байгуулагдсан гэж байгаа. Тэгэхээр бол энэ олон жилийн хугацаанд бол энэ мэдээж одоо корпорац болтлоо өргөжсөн 700 эд ажилтнтай айгүй том энэ корпорац байна. Тэдний үйл ажиллагаатай танилцаа. Тэгээд бид нар бас Изуноки гэдэг одоо хот байгаа. Тэдний одоо худалдаа аж үйлдвэрийн танхимтай уулзаад жил болгонд тэдний 10 дугаар сард нэг ийм юу болдог. Одоо Монголын өдрүүд болдог. Тэгээд тэр Монголын өдрүүдэд бас оролцож байна. Монголын одоо уламжлалт гар хурлын бүтээгдэхүүнийг одоо сурталчлах ажлыг хий гэдэг ийм ажлыг бас ярилцаад ингээд ирсэн. За манай түнш байгууллага бол бас их дуртай байгаа. Яагаад гэх юм бол нөгөө явсан ажлууд дээр нэлээд бас нааштай ийм хариу бас өгөөд ингээд бид нар бас нэлээд том ажил болгож ирсэн. Энэ чиглэлийнхаа хүрээнд бас дараагийн жил хүмүүсээ явуулна оролцуулна гэж бодож байгаа. За мөн одоо энэ дээр бол бас манай Сунгайрхан дүүрэг бас 10 гаруй жилийн хугацаатай энэ Изуноки хоттой бас хамтын ажиллагаатай байдаг учраас эдний бас үзэсгэлэн бас жил болгон хийдэг. Энэ дээр бас нийслэлээс хүмүүс оролцуулъя гэдэг ийм ажлыг танхимтай яриад ингээд ирсэн байгаа. За хайларт бас бид нар ер нь бол ингээд Хятад, Орос хоёрын үзэсгэлэнд бол аягүй сайн иргэдийг бас нэг урд хоёр хөрштээр би яагаад гэдэг гэхээр ер нь бол ингээд энэ ойрхон хоёр хөрштээр үзэсгэлэн худалдаанд оролцох юм бол манай иргэд нөгөө ачаа бараа авч явахд ч гэсэн ойрхон тэгээд нөгөө зардал баг гарна. За худалдаа авалт бас арай гайгүй явагддаг. За хол явахд бол ачаа барааны асуудлууд одоо тээвэрлэхээс өсвөлэл манайх чинь хэцүү.
ийм байгаад байгаа. Тэгээд Москвагаас манай нийслэлтэй одоо хамтын ажиллагаатай байдаг бас ийм жидүүгийн аж ахуйн нэгж байгууллага компаниудын төлөөлөл ирсэн. Тэгээ эрхчил Москвад бас нэг үзэсгэлэн хийгээч гээд манайхтай санамж жижигэн жил бас байгуулад явсан байж байгаа. Тэгэхээр энэндээ бол бас ач холбогдол өгөөд нийслэлийн одоо энэ манайх төлөөлж санамж жижиг байгуулсан учраас дараагийн удаад бол эрхчил бол бас эргэж холбоо бариад үзэсгэлэнд бол зохион байгуулах ажилд бол оролцсон гэж бодож байгаа. За эрхчил бол Бээжинд бол одоос Бээжингийн өдрүүд соёлын өдрүүд бас болох ийм зорилготой байгаа. Энэ бол хотын одоо бас санамжчиг байгуулсан Бээжингийн соёлын өдрүүдэд зохион байгуулах ийм ажил байгаа. Тэгээд тэрэнд бол одоо мэдээж оролцох байх гэж бодож байгаа. За ер нь бол гадаад руу за ер нь яагаад ингэж оролцох юутайгаа гэхээр ер нь манай улс орон Улаанбаатар хотоос гадны орнууд энэ жидүү яаж явж гээ. За корпорацийн маягаар, компани маягаар эсвэл төрийн байгууллагын хажууд ер нь ямар нөгөө үйл ажиллагаа явагдахтаа ер нь ямар төвшөнд явдгийг. Манайх бол жижиг орон. За худалдаа авалт бол одоо тийм их хийгдэхгүй. Маш тийм их борлуулалт хийгээд айгүй хурдан хугацаанд бизнес хийгээд томрох гэдэг бол манай оронд бол бас тий хэцүү шттэ. Тэгэхээр гадны орнуудын үзэсгэлэн худалдаанд иргэдийг маш сайн оролцуулж одоо нэг өрхийн нэг үйлдвэрлэгчийг одоо дэмжих нь бол маш чухал байгаа юм. Тэгээ би энэ жил хектар дээр хайлаар хектар нэг хөгжлийн бэрхшээлтэй гутал хийдэг бүсгүйг дэмжсэн. За тэр маань бол анхудаа явсан. Тэгээ анхудаа яваад бол маш сэтгэл өндөр ирсэн. Яагаад гэх юм бол хайларын үзэсгэлэнд анхудаа оролцоод би бол яг одоо ямар гутал хийж борлуулах ёстой вэ гэдгийг л очиод мэдэрсэн. Хүн ингээд юм үзэхээр айгүй ингээд сайн айгүй ойлгод юм байна. Би энэ гутлыг ингэж хийхгүй. Тэнд очих юм бол өөр гутал хийж зарах ёстой юм байна. Тэгэх юм бол айгүй сайн борлуулалт явах юм байна. Тэгээд дараа 8 сарын 24-5-6-нд одоо засгийн газрын тогтоолтой Хөх хотын одоо 5 дугаар экспо гэдэг энэ том үзэсгэлэн болдог тий. За энэ үзэсгэлэнд би тэр бүсгүйг ахаад явуулсан. За тэгээ ахиж яваад бол нэлээд гутлыг бас борлуулж ирсэн. Тэгээд одоо бүр ингээд урамшаад бүр баярлаад одоо ураар орлох гэсэн ийм брэндтэй ийм бүсгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд тэднийх бол маш гоё одоо сая Франц үзэсгэлэнд бас явцсан байлээ. За тэрийгээ бол энэ ерөнхий газрын тэрээр дамжаад ингээд явсан багш бол тийш бол бид нар холбож өгөөгөө яг өөрөө ингээд эхний 2 газар л анх удаа нэг хөл тавьсан учраас дараагийн удаа айгүй урамтай бүр ирээд ингээд гутлуудаа үзүүлээд ингэж байгаа. Тэгэхээр яг зүгээр ямар ч гэсэн нэг ажил ч гэсэн нэг үр дүнтэй болоод нэг хүн ч гэсэн баярлана гэдэг бол одоо нэг дээр нэгийг нэмэх одоо жидүүчин л бий болох нь хамгийн чухал байгаа байхгүй. Тэгжээж манай эдийн засагт ч гэсэн, за ард түмний амьдрал ч гэсэн, за нэг хүний одоо ажлын байр ч гэсэн мэдэх энэ боломжийг одоо олгож байна гэсэн үг. За дээр нь манай одоо инновацийн одоо толгой төгслийн төв, сэлб төгслийн төв гэдэг ингээд байрууд баригдаж байгаа. За манай Баян шүн бас шөнө 8 дугаар хороонд бол бас инновацийн төв гэдэг ингээд байж байгаа. За энэ бол одоо нэгэн ижил загварын дотроо нэг цэгийг үйлчлэгээтэй нөгөө талд одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн юм үйл ажиллагаа явагддаг. Энэ нийслэлс ингээд одоо баригдсан юм барилгууд байгаа. За одоо манай офс бол Чингэлтэй дүүргийн одоо 2 дугаар буудлын дээр байрладаг. Тэ тэнд байрладаг. Тэгэхдээ бол тэнд бас нэг цэгийн Чингэлтэй нэг цэгийн үйлчлэгээтэй. За дотроо бол манай жидүүгийн ингээд төв нийслэлийн офс маань тэнд байрладаг. За 8 дугаар оронд байгаа офс төр бол мөн одоо тэр хавийн нэг цэгийн бас нийслэлийн нэг цэгийн үйлчлэгээ. За тэгээд мөн гар урлаач үйлдвэрлэгч нар нэг талтаа бас байрлаад тэр үгээр үйлдвэрлэл явж байгаа. За одоос толгойд дэд төв дээр бол мөн адилхан нийслэлийн нэг цэгийн үйлчлэгээ. За тэг яг нэг иргэд дундаа орж явахгүй дан гэр хороол дотор нэг цэгийн үйлчлэгээ явчихаар дүүрг рүү явахгүй хол явахгүй ялангуяа тэр дахилтаас одоо ингээд тийм холоос ингээд манайхан ирж байгаа учраас тэр бол одоо маш зөв байршил бас болжээ гэж би бодож байгаа юм. Тэгээд нэг цэгийн үйлчлэгээ бол тэнд байна. За хүүхдийн хамгаалах одоо үйлчлэгээ үзүүлэх, сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлэх юм 2 өрөө байгаа. Тэнд бол гэр бүлийн хүчирхийллээс одоо урьдчилан сэргийлэх зорилгоор манай гэр бүл хөгжил салбарчдын хөгжлийн хэлтсээс тэнд 2 өрөө бас би авж байгаа, тэрийгэ тогтчулж байгаа бас ингэж явж байгаа. За манайх бол одоо уламжлалт гар урлалын төвс нэршилтэйгээр бол одоо уламжлалт гар урлаачдыг дэмжих зорилгоор тэнд бас ийм төвийг бас хийж байна. За энийг бол бид нар ингээ сайхан тогтчуулаад
бүх үйл ажиллагааг нь одоо иргэдээ оруулсан. Одоо манай иргэд бол өрөөндөө орцсон. Энэ удаагийн тэр байрны онцлог бол бас бид нар ширээ сандал захиалахаасаа илүүтэйгээр тоног төхөөрөмжийг бас захиалга өгч тоног төхөөрөмжөөр одоо хангасан. Иргэн ирээд шууд ажлын байран дээр бол тоног төхөөрөмжтэй одоо шууд ингэж харьцаж одоо үйл ажиллагаагаа явуулах ийм байгаа. За энэ бол одоо ажлын байр нь бол үн төлбөргүйгээр тэр хүмүүс тэнд одоо ингээд үйл ажиллагаа дэмжиж үйлдвэрлэлээ явуулна л гэсэн үг. Бид нар тэгээд яг үхээр энэ бол айгүй бас том боломж. Одоо нэг түрээсээ дийлэхгүй гэртээ юмнуудаа хураацсан гэсэн хүмүүс байдаг явж байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээд таана очих уу айгүй түрээс өндөртэй байна. Бид нар түрээс дийлэхгүй байна. Борлуулалт явагдахгүй байна. Тэгэхээр ингээд айгүй хэцүү гэдэг ийм асуудлууд нэлээд тавьж байгаа. Тэгээ одоо энэ одоо хэдэн мянган хүний чинь бид нар шууд нэг газар оруулах боломж байхгүй. Боломж олцоогоор нь бид нар ингээд баригдсан яг энэ барилга болгоон дээр л нэгийг нэгдэхгүй л одоо ингээд бүх хүнийг одоо өргөдөлтөй болгоны асуудлыг шийдэх гээл ингээд оруулж байгаа. Тэгээд энэ бол нэлээд бас зарим хүмүүс одоо бүр баягүй баярлж байгаа. Яагаад гэвэл гэртээ хураасан юмнуудаа би аваад ир гэж байгаа юм. Одоо ингээд чадахгүй болсон одоо үнэхээр зөксөн байдалд орсон юмнуудыг бол хүмүүсийг бол авчраад оруулаад ингээд тогтчлтын ажил хийж ин одоо удахгүй бид нар бас 7 хоногоос энэ төвийн нээлтийг хийж ер нь бол толгойттой юм дэд төв байгуулагдсан. Энэ дотор бол ийм үйл ажиллагаанууд явагдаж байгаа гэдэг мэгээд ард иргэдэд сурталчлах энэ ажлыг бол хийх гэж байгаа. За ингээд энэ мэтчлэнгээр бол бид нар бас ийм ажлууд явж байна. За хотын даргын үед бол ер нь манай хотын дарга бол чөтөчтийг аягүй сайн бас дэмждэг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар одоо нэгээр хоёроор өдөр тутам нэмэгдэх ёстой гэсэн ийм шаардлагыг бас надад тавьж байгаа. За би ч гэсэн одоо мөн адилхан одоо нэг дээр нэмэх нь нэг заавал одоо үйлдвэрлэгч одоо нэмэгдэх ёстой. Дээр нь одоо бид нар хөгжүүлэх, зөвлөх үйлчлэгээ үзүүлэх ийм ажлуудыг бол бас нэлээд хийх нөгөө бодлогын ажлууд хийн манайх ч нэг ашигын бус бодлогын ажлууд хийдэг ийм байгууллага учраас энэ лүү нь бол нэлээд чиглүүлж байгаа. За эх жил 2026 онд бол одоо нэлээдгүй ажлуудыг бас хийнэ гэж төлөвлөж байгаа. За мөн үзэсгэлэн худалдаанууд бол явдгаар явнаа. За энийг улам сайжруулнаа. Мөн л одоо нэг шалгаруулаад одоо сэтгвтэй ингээд ийм одоо Улаанбаатар хоттой эндээ гэртээ үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн бүтээгдэхүүнийг илүүтэйгээр дэмжинэ. За дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэлийг дэмжинэ. Зүгээр ингээд би юм хийдэг гэчихэд ингээд урд хятад улсад үйлдвэрлэлд оруулж ирэх юм бол үнэхээр одоо дэмжихгүй шүү. Хамгийн гол нь энд ажлын байртай одоо энэ Улаанбаатар хотод одоо үйл ажиллагаа явуулдаг одоо ийм л байх хэрэгтэй гэдэг шаардлага бас ингээл үргэлжлүүлээл бас 50 тэгтээ бол энийг бас нэлээд бас боловсронгуй болгоод ингээд явна. За сургалтуудыг бол янз янзын байдлаар нэлээд бүр дүүрэг рүүгээ орж ажиллана гэж бодож байгаа. За дүүргүүдийн хороод руу бас ингээд орж хороодын иргэний танхимд үйлдвэрлэгч нартай уулзалтуудыг бас хийнэ. Яагаад гэх юм бол хол одоо ингээд энэ тэнд дуудаж сургалт хийх юм бол нэг бүтээгдэхүүнийг ч гэсэн оёх шаардлагатай, урлаг шаардлагатай ийм байгаа цаг минутаа бас бид нар уралдаж ажилладаг. Яагаад гэвэл гараар хийж байгаа учраас маш их цаг хугацаа ордог. Ийм учраас одоо тэр хүмүүсийг би бол яг хороон дээр нь хорооны хэсэг дарга нартай хамтарч одоо яг ингээ хороон дээр дуудаж уулзах ийм уулзалтуудыг нэлээдгүй бас хийхээр төлөвлөж байгаа. За дээр нь бол одоо бусад төрийн байгууллага, ижил төстэй төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах ажлуудыг бас нэлээд хийн. За энэ дээр бол хормын ордон байгаа. За хормын ордон бол байнгын хормын явуулж байгаа ийм үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага манайхтай ажил төстэй. Энэ дээр бол одоо Монгол дээлний одоо тий үзэсгэлэн за дээлээ худалдаж авахт нь одоо бид нар бас манай дээр ийм хүмүүс үйлдвэрлэл явуулдаг шүү гэдгийг бас тэднийд би бас ингээд таниулах ирж байгаа хорим хийж байгаа хүмүүс хормоо хийх гэж байгаа хүмүүст бас мэдээлэл хүргэх энэ төр ийм ажлуудыг бас ижил төстэй байгууллагуудаараа дамжуулан янз янзын ажлуудыг бас хийнэ гэсэн ийм зорилготой байгаа. Тэгээд одоо жилийн эцэс болчихсон нэлээдгүй одоо төрийн байгууллагууд бас завгүй байгаа. За жилийн эцсийн тайлангуудаа бид нар бас ингээд энэ жилийн хийсэн ажил нэлээд ажил хийсэн байна. Тайлангуудаа өгж байна. Тэгээ би 12 сарын сүүлээр одоо 2026-ны ажлыг төлөвлөөд нэлээд бас чанартай нэлээд хэдэн ажлуудыг бас хийнэ гэж бодож байгаа. За маш эмгцэгцтэй сайхан ямар ч хэлсэн тайлан болон төлөвлөгөөг сонслоо. Мэдээж яг таны нөгөө түрүүн хэлсэнчлэн ёстой л гадны үзэсгэлэн худалдаанд оролцож тэнд өнөөдөр нэг ч гэсэн 5 ч гэсэн байгууллага маань бодиттой ер нь ойрын энэ зах зээлүүд маань ямар байд юм байна өөрсдийнхөө бас
зарим талаараа хоцрогдсон, зарим талаараа ямар боломж байгаа гэдгийг бол нэлээд яад юм байна. Тэгээд бас нилээдгүй ер нь бол гадны арга хэмжээнүүдэд бол ер нь айгүй сайн хамрагддаг болсон юм байна гэж би бас харж илаа, тийм ойлгож илаа. Тийм би танаас бас нэг ийм асуулт асууя гэж бодож илаа. Ер нь одоо яг нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг ингээд дэмжихэд таны ингээд өнөөдөр яг ажлын байр одоо ингээд ер нь бодит амьдрал дээр яг ингээд гол тулгарж байгаа ер нь асуудлууд ер нь ямар асуудлууд байдаг вэ? Эргээд би яг нөгөө энэ асуултыг асууж байгаа зорилго нь одоо магадгүй бизнесээ томруулъя гэдэг юм уу? Эсвэл одоо тодорхой ийм IT-ийн компаниуд ер нь одоо та бүгдтэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэхийн тулд ямар бас санаачлага барьж очивол ер нь та хэд маань сонсох, уулзах, хамтын ажиллагаа, санамж жижиг байдлаар хамтрах те ер нь энэ одоо бас л эн чин зарим талаараа маш том захим шилжилтүүд явж гин. Тэгэхээр энэ үед ер нь яаж та бүгдтэй ер нь ямар саналууд ер нь барьж очиж хамтарч ажиллах хэрэгтэй тийм. Манайх одоо манай ажлын одоо гол зорилго бол ерөөсөө нөгөө тухайн өрхөд л одоо нөгөө өрхийн бүтээгдэхүүнийг л борлуулж өгөх нь хамгийн чухал. Тэ? Тэгэхээр миний нөгөө түрүүний хэлээд байгаа хаана ямар үзэсгэлэн болж байна, хаана ямар худалдаа авалтууд болж байна гэдэг дээр илүү их ач холбогдол өгж анхаарах нь хамгийн чухал. Тийм учраас манайх ч нөгөө манай 9 дүүрэг дотроос манай Сонгой архан, Баянгол, за Баян зүрх, Чингэлдээ дүүрэг. Одоо нөгөө нэрийн дэлгүүрүүдтэй. Тэ? Тухайн одоо дүүргийн тий. Дүүргийн сэдэргийн тамгын газараасаа дэмжлэгтэйгээр ингээд нөгөө нэрийн дэлгүүрүүдийг одоо нэлээд бий болгочихсон. Дэлгүүрүүд явж байгаа. За ер нь бол хаа газар ажлыг авч явж байгаа хүмүүс ер нь дарга нараасаа бас нэлээд шалтгаална. Дарга нар өөрөө идэвхтэй, эрэл хийлдэг, нэлээд хүний төлөө сэтгэлтэй, хандлага сайтай ийм байх юм бол бас ингээд ажлууд бас нэлээд эрчтэй явдаг. Тэгээд манай энэ жидүү өргөлөгч нарыг одоо жидүүл гээд хүмүүс ингэж ойлгоод одоо их л зээлмэл авдаг айгүй ингээл том ийм байгуулагч гэдэг юм. Одоо надаас ч гэсэн анх би ч өмнө энэ байгуулагт одоо яг энэ салбар дээр бол ажиллаж байгаагүй. Гэхдээ төрийн ажил хийж байсан учраас ер нь бол энэ жидүүгээ бол мэднэ. Хариуц би чинь Сонгой архан дүүргийн сэдэргийн тамгын газар хорон сэдрагаас эхлээл би сэдрага орлогч, сэдрагын зөвлөх, хурлын дарга энэ төр гэж хийж исэн. Тэгэхээр дандаа төрийн ажил хийж исэн. Гэхдээ бол яг энэ анхаарчтан дээр энэ хүмүүсийг бас мэднэ, дэмжиж исэн, ажиллаж исэн, янз бүрийн ажлыг зохион байгуулж исэн учраас бас мэдж байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү бол бид нар ингээд борлуулалт бол бас нэлээдгүй дүүргүүд бол идэвхтэй ингээд ажлыг явуулж байгаа. За дүүргүүдийн үйл ажиллагаа явуулж байгааг ч гэсэн бид нар бас нэлээдгүй дэмжиж байгаа. За гадагшаага бид нар одоо үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас илүүтэйгээр гадны орнуудад дэлгүүртээ болгох асуудал бас чухал байгаа юм. Ер нь тий. Одоо ингээд дэлгүүртээ очиод ингээд бүтээгдэхүүнээ үнийн тохироод ингээд өгчдөг, явуулждаг. Тэгээ тийнд ингээд нөгөө Монгол бараа зарагдчихдаг тий. Тэгээд буцаагаад нөгөө үний хэний бараа одоо зарагдад болсон. Буцаагаад одоо төлбөрийг явуулдаг ч юм уу нэг ийм жижиг юмыг судалж байгаа. За яг хэвлэл мэдээллээр сурталчлах ажил аягүй чухал. За амар оногоор бол одоо ингээд бид нар 1000 хүн авчичаад эхний нэг ганц 2 хоног зогсоол тэгэл загнана штэ. Та нар одоо ингээд ямар ч борлуулалт явахгүй байна, хүн ирэхгүй байна. Гэл ингээд загнаал одоо ингээд болохоо байлаа, би өчнөө юм аваад ирсэн гэд ингээд загнаад идэх байхгүй. Тэгэхээр чин бүтэн сарын хугацаанд явдаг үзэсгэлэн. За тэгээд манай монголчууд чи яг нэг цагаан сараа жоохон төхөөр эхлээд хүнсээ авдаг байхгүй. Эхлээл хүнснийхээ нөгөө бүх бүтээгдэхүүнийг аавн ууц одоо тэгэл бусад цагаан эдээ ингээл хүнсээр л яваад байна. Бараараа орохгүй. Яг тэгж байгаа л яг сүүлийн төгсгөлийн нэг 10 хоног 10 хэдэн хоногор бол шууд дээл рүү ороод ирдэг байхгүй. Дээл малгай одоо нөгөө бусад үнэтэй дэл гэдэг ингээд явдаг. Тэгээд тэр чи аюулгүй ингээд нөгөө юуныхаа худалдаа авалтын нөгөө нөхцөл байдал нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад өөр үүдэг байхгүй. Тэрийг ингээд хүмүүс мэдэхгүй шууд загнаад эхэлдэг. За тэгээ бид нар ингээд загнуулж эхэлж байгаа учраас яалтчгүй инфлюенсер хэвлэлийнх нэг одоо авчиж манай нийслэлээс сурчлагаа хийн. Бид нар өөрсдийнхөө одоо нөөц болцоогоор бүрэн хийн. 1000 хүн дээр ингээд манай амар өнүүд нэг дээр ихэд нэгдүүлнэ хүмүүсээ.
Тэгээд нөгөөдгөөрөө буцаагаад ингээд нөгөө 90 лайв хийгээд ингээд хүмүүсээ сурталчлана одоо энэ дээр ингээд их найдын тэдэн давхарт тэдүүрлэн гундарын одоо ийм зарж байгаа шүү, борлуулж байгаа шүү. Энэ хүн тэдэн жил энэ үйлдвэрлэлийг олсон Монгол бүтээгдэхүүн ийм ингээд бид нар ингээд бүтэн сарын хугацаанд ярьдаг. За байгууллага өөрөө 17 ажилтнтай манах. Цөөхөн. Сарын хугацаанд тэр хүмүүс бол ингээл өдөр шөнөгүй ингээл амар ингээл хүмүүстэй хэрүүлээгээл хэцүү ш тас хүн амтны бараа мараа алга болохоос өсүүлээл бид нар чи хил юм даван туулна. За тэгэхээр манай мөн 9 дүүргийнхэн бүгд орж ажиллана. Тэгээ бүгдөө ээлжир 9 дүүргээр хуваараа гаргаал тэгэл ингээл бүгд орж ажилладаг. Тэгэл бүгд л одоо дүүргийнхээ хөвлөлийг дуудаал сурталчлах дүүргийнхээ ямыг сурталчлаад одоо ингээл бүгдөө ингээл өдөр тутам нэг үйл ажиллагаагаа нэг хүн ирүүлэхийн тулд манай нийслэлийн аялал жуулчлалын газар за тэгэл соёл урлагийн газар руу ирээл ингээл өвдөрч янз янзын байдлаар ингээл урлаг урган сайхны арга хэмжээнүүдийг бас зохион байгуулаад ингээл янз янзын мэдээлэл юмнууд өгөөл ингээл явдаг байхгүй юу. Тэгэхээр хөвлөлийнхнийг бол одоо хамгийн гол юм бол үнэхээр одоо сурталчлах жидүүчдийг сурталчлах ажил хэвлэлийнхэн байгаа юм. За бид нар яг хэвлэлийнхний төлбөр тооцоо юм бол бас ингээд төрийн байгууллага учраас шууд гэрээлээд одоо ингээд аваад байх бас нөхцөл байхгүй. Манай нөгөө бас орон тоон дээр ч гэсэн тийм ажилтан байхгүй. Тэгээ нөгөө өөрсдийнхөө нөгөө юуны нөөц олцоогоороо хийдэг. Нийслэлийн хэвлэлийг аягүй төлхөө оруулдаг. Гэхдээ би эдгээр энэ жил одоо ярьж байгаа яг хэвлэлүүдээс үнэхээр энэ жидүүрлэх шиг дэмжээд нийгмийн хариуцлагын хүрээнд за энэ үнэхээр Монгол бүтээгдэхүүн энэ хүн өөр юм одоо уран тархан одоо яд хичнээн жил энэ хүн одоо ингээд үйлдвэрлэлээ ингээд гэртээ гашаанда ингээ явуулаад ингэж одоо амжилтанд хүрж байгаа ингээд сурталчлах ийм ажлыг хийх ийм багийг бас бүрдүүлэх гэдэг юм. Тэгэх юм бол одоо манай хэвлэлийнх ч гэсэн дандаа нөгөө сошиалын янз бүрийн улс төрийн нөхцөл байдалтай өлдөө янзын ийм юмны хойноос явж байхаар арай өөр манай энэ салбарыг одоо уул нь манай энэ салбар хөгжих шатандаа явж байгаа одоо Монгол улсад бол нэг хэсэг бас хэцүү байсан шүү дээ. Одоо бол ингээд яг гадуур ингээд яваад үйлдвэрлэл эрхлэгч нартай өрхийн үйлдвэрлэл дээр ингээд очих юм бол шал өөр болоод ингээд хүмүүс юмаа хийдэг баг олоо ингээд гэрүүлийн одоо компани хүртэл ингээд ах トゥ хамаатан саднараа нийлээд гэрүүлийн гишүүдийн компани хүртэл байгуулсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүсийг бас ингээд дэмжиж ингээд оролцооч гэж уриалга би бас хэлнэ гэж бодож байгаа. Тэгээд хүмүүсийг оролцуулах энэ чиглэлийн ажлыг бас хийнэ л гэж бодож байгаа. Тэгэхээр та хэд маань ч гэсэн одоо манай яг энэ чиглэлийн ажил руу хамтарч ажиллаарай. Ялангуяа одоо удахгүй одоо юу ах вэ энэ жил цагаан сар эрт болно. 1 сарын 15 гэхэд бид нар хамраа өнөө эхлэх яалтчгүй болж эхэлнэ. Тэгэнгүүт чинь одоо бид нар хүн болгоныг барааг л одоо борлуулах гэж л бүр ингээл тэмцэл өрнүүлнэ. Хэцүү шүү дээ. Тэгээд яг хүний өмнөөс одоо бид нар ингээ бараа борлуулахгүй байгаа юм шиг юм айдастай айгу хэцүү ингээл загнаад ингээл хаа сайгүй загнаад эхэлнэ ингээл тэр олон хүний ч оруулж гарч бас амар болдог аахгүй юу. Тийм. Тэгэхээр та хэд манаас оролцож болно шүү тий. За баярлалаа. Ямар ч байсан мэдээж уламжлалт арга хэмжээнүүд дээр бол тодорхой хэмжээнд одоо юу байна түүгээрээ дэмжиж ажиллах бол одоо бүрэн нээлттэй гэж бодож байна. За би бас танаас нэг илүү яг нөгөө бодлогын стратегийн төвшөнд бас бодлоо хуваалцаарай гэд. Та ер нь энэ хотын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл бизнесийг ингээд бодлогын үр дүнг сайжруулахын тулд одоо хамгийн түрүүнд ямар ер нь тодорхой хэмжээнд ийм тогтолцооны гэхүү те сайжруулалтыг ер нь одоо ер нь хийвэл зөв гэж та харагдаж байна. Та бас түрүүний нөгөө Японы туршлага хэллээ. Үнэхээр одоо нийт эдийн засгийнхаа 70 гаруй хувийг 97% жижиг дунд бизнесүүд маань бүрдүүлээд байдаг. За Монгол улсад болохоор яг нэг 3-4 төрлийн тоо байгаад байгаа. Гэхдээ ер нь бол яг нэг зарим нь бол 6-7% байна гэдэг байгаа. Зарим нь бас нэг 14-15 орчим хувь байна гэж ярьж байгаа. Тэгэхээр яалтчгүй л одоо 5-6% байсан ч 15-16% байсан ч ер нь бол үнэхээр бага байгаа. Одоо үнэхээр тийм. Тэгэхээр энийг ер нь одоо гадны бас улсын туршлага, зөв бодлого талаасаа бид ер нь яаж энэ бас өрхийн бизнес, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатай гэж харж байна та. За манайх нөгөө нийслэлийн би түрүү хэлсэн нийслэлийн дарганд дэрэгдэх байгууллага гэдэг манайх дөрмээрээ зохицуулагддаг бас юм байгууллага. Тэгээ дөрмөн дээр одоо бас яг яазаас яг тэр хэмжээгээр ашигын бус яг төрийн үйлчлэгийг одоо яг тийм жидүү эрхэлж байгаа иргэдэд одоо хүргэх
За тэгээ сургалт явуулах, зөвлөн туслах те ингээд бүх чиглэлийн төр үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, дэмжих юм ингээд одоо санхүүгийн бус аргаар нөгөө дэмжлэг үзүүлэх. Тийм ингээд юунуудтай дөрмийн дагуу явна. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих одоо хууль байгаа. За хууль бол энэ жил өөрчлөгдөхгүй төслөөр явж байгаа. За ботлуу тэгшүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ жил одоо бас нэлээд явж байгаад одоо цогсон гойдолд ороо сая өөрчлөлт сайд солигдоод өөрчлөгдөж ах шүү байна. Тэгээд энд бол одоо манай нөгөө жидүү газар агентлаг одоо манай дэдэлт чинь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жидүү газар байгаа. Жидүү газар бол энэ хууль руу орж нэлээдгөө бас ажиллаж байгаа. За би Эрдэнэ сайхан дарагтаа самтарч ажиллаж байгаа. Бид нар зөвхөн нийслэгэд нийслэлийн байгууллагт учраас гэж байхгүй. Адилхан төрийн байгууллага учраас хамтарч ажиллана гэдгийг бол хэлээд бид хоёр бас санамжчигтэй санамжиг байгуулсан. Яагаад гэх юм бол одоо яг дээдчдний байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байна, энэ салбар дээр юу хийж байна, энэ болгоныг бол би бас нийслэлд адилхан хэрэгжүүлэх ёстой. Тийм болохоор яг тэр хуулийн одоо төслөөр нь бид нар саналыг өгөхөөр 9 дүүргээс төлөөллийг би төрийн ордонд уулзалтыг 6 сар зохион байгуулсан байгаа. За энэ дэр бол ерөнхийлөгчийн зөвлөлтөд А2 зөвлөх бол нөгөө баялагын сангийн даваа 2 зөвлөх. Даваа 2 зөвлөх бол энэ бас ажлын хэсэгт байгаа юм билэ. Тэгээд бид нар бас ажлын хэсгээ бол одоо бас шинчлээч. За тэгээд намайг ялангуяа одоо би орохдоо гол нь биш. Нийслэлээс заавал төлөөлөл бас байгаад нийслэлийн жидүү эрхэлж байгаа энэ 9 дүүргийн саналыг бас оруулаад энэ одоо хууль бол бас одоо шинжлэхдэх ёстой гэдгийг бол саналыг тавьсан байж байгаа. За бид нар бол тэр төсөл дээр бол саналдгүй санал өгсөн. За миний одоо гол тэр төслийг одоо хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахад одоо миний гол санал бол ерөөсөө өрхийн үйлдвэрлэгчийг дэмжих одоо зээлийн асуудал. Тэгээ өрхийн үйлдвэрлэгч бол одоо ингээд шууд компани биш учраас шууд ч зээл авч чадахгүй, банк шууд зээл өгөхгүй. Ер нь бол айгүй гэртээ ингээл хийдэг штэ ингээл гэр орон дотор ингээл хийгээл гаргаал борлуулдаг. Тэгэхээр одоо үйлдвэрлэлийг бид нар хурдан дэмжихийн тулд нэг 5-аас 10 сая төгрөгийн зээлийг одоо нэг олгочдөг. Тэгээд үнэхээр жижиг дунд үйлдвэрлэл гэр үйлдвэрлэгч мөн гэдгийг одоо тухайн дүүргийн одоо тодорхойлолтоор ч юм уу те дүүргийн жидүүгийн тодорхойлолтоор ч юм уу ингээд очиход шууд олгодог нэг ийм механизм шилжээч. Тэгэхгүй бол дандаа нөгөө нэг компаниудад ингээд зээл олгон гэдэг юм юутай байгаад байдаг. Нөгөө эдийн манд дэмждэг юм байхгүй хэцүү болчиход байна гэсэн гэдэг ийм санал тавьсан. За энийг бол аягүй сайн хүлээж аваад 10 саяыг бол угаасаа одоо 10 сая хүн болгон одоо ингээд авна гэхээр ер нь ингээд төсвийн нөхцөл байдал бас хэцүү. Ер нь бол бид нар 5% цай тавьж үзье гэд төсөл төр тавьсан. Гэхдээ одоо энэ төслийн саналаас бол ахаал энэ явж байгаа учраас бас болоогүй. За тэгээд би тэнд оролцсонгуудаа буцаагаад тэр 5 саяг дуршиж байгаа. Тэр өв групптэй Бирс Финанс гэдэг одоо банк ус санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаа санамжчиг зураад дүүргүүдээр явуулаад жидүү эрхлэгч нартай уулзуулаад тэгээд 5 саяын зээлийг ингээд олгуулж байгаа юм. Нүүдэлчин дээр бол айгүй үдцэслэн гарцсан байхад нь би шууд ингээд санал ширээ тавиад тэднийхийг бүр ингээд оролцуулсан. Зээл одоо ингээд өрхийн үйлдвэрлэгч нарт олгох ингээд ийм ингээд тайлбар бичвэл маш урт юм очроо байхгүй. Тэг бүр ингээд тэрийг авах гад. За тэгээд тэрэн дээр тэр байгууллагч гэсэн аюул сэтгэл ханамжтай байсан. Ягаад гэвэл бид нар яаж нийслэлийн байгууллагатай ингэж нөгөө холбогдвоо. Бид нар ингээд энэ зээлээ ингээд олгох гэхээр ямар ч хүмүүс ирж авах юм. Тэгээд ингээд сурчлаад нэх юу нөгөөх нь явахгүй юм байсан. Тэгээд танах хэвээр аюул хурдан ингээд холбож өглөө гэдэг. Ингээд бид нар ингээд дүүргүүдийн дараа нар ч гэсэн аюул дуртай байгаа. Яг ямар ч ингээд одоо юугүй ялангуяа одоо хүмүүсийн амьдрал нөхцөл одоо ямар байгаа илээ юмны өмнө маш их нэмэгдэж байна. Тэг гараад шууд нөгөө бүтээгдэхүүнээ бараагаа одоо ядаж ингээд дээлийнхэн даавууг авах гэхээр хэцүү шттэ. Тэгэхээр нэг 5 сая төгрөгийн зээл одоо яа гэдэг тэднийхээс очиж авангуудаа материалд яваад тэгээд шууд дээлээ хийнгүүтээ буцааж борлуулад ингээд төлөөд байгаа байхгүй. Тийм байна. Тий энэ айгүй үр дүнтэй бас яг өрхийн үйлдвэрлэл дээр компани л биш явгаас судлаа штэ. Өрхийн үйлдвэрлэл дээр юм жижиг бизнес дээр бол энэ айгүй дим болж байгаа юм ажил болж байгаа юм. Тэг яг туршилт би зүгээр дуршаа зориудаар би тэднийхийг хийлгээд ингээд үзээ дүүргүүдийн юг дарга нарын энэ хэлж байгаа ялангуяа манай мэрэгчлэлтэнгүүд яг нэг хүнтэйгээ тулж байгаа хүмүүсийн
одоо яриаг сонсоод ямар байна одоо болох нь ер нь бол яг энэ өрхийн үйлдвэрлэлийг ингээд дэмжихэд ямар байна гэхээр маш сайн энэ айгу чухал ажил болсон ингээд бүр ингээд инлүү бүр ингээд би өөрөө ч гэсэн бас нэг өрхийн үйлдвэрлэл эсхий тавчиг хийж байгаа айлд ороод за би ингээд ийм газар ингэж байгаа та үнэхэрийн одоо тэнд мөнгө хэрэгтэй байгаа бол тэр байгууллага дээр очиод 5 сая төгрөний зээл аваарэ гэсэн чинь авъя л та гэж байгаа байхгүй. Тийм. Өчнөө одоо ингээд борлуулалт нь эргэлтэнд нь хэрэгтэй баг хэмжээр ч гэсэн. Ялангуяа ширхгийн мэж зарж байгаа хүмүүст бол бас нэлээд хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн ингээд төрийн нөгөө нэг хууль за төрийн бодлогын одоо яг нөгөө амьдрал дээр хэрэгжүүлэх юм бол хамгийн чухал байгаа юм. Ер нь манай бизнес эрхлэгч нарт. Тэгээ яа бизнесийг томруулъя гэж байгаа бол үнэхээр хүнд ус мөнгө л хэрэгтэй. Тэ ойлгомжтой. Мөнгөгүй ижиж бизнес томорно гэж байхгүй ойлгомжтой. Тийм болохоор энэ чиглэлийг л одоо бид нар дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал. Тэгээд энэ улсын төсвөө шилтгаалаад манай жидүү газар жидүү агентлаг одоо эх хонд бол одоо нөгөө өгсөн зээлүүдээ буцаан эргэлтийн төлүүлж ээж зээлээ гаргана гэхээс биш одоо нэмэгдлэр бол шууд ингээд бас зээл тавигдах асуудал хүнд байгаа. Тийм болохоор 9 дүүрэгтэйгээ хамтраад энэ чиглэл дээр хамтарч ажиллаарай. Авсан зээлийг төлөвлөхөд туслаж бас ингэж хамтарч өгөөрэй гэд бид нар бас ингэж байгаа. За тэрэн дээр бол бид нар бас хамтраад тухайн дүүрэгт хичнээн хүн одоо тийм манай агентлагаас зээл авсан тэр хүмүүс рүү нь холбогдоо зээлээ төлөөрэй гэдгийг нэлээд бас ингээд хяналтанд нь бас оролцоод нөлөөлөөд одоо төрийн зүгээс ингээд дэмжлэг үзүүлээд явъя гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол нөгөө зах зээлийнхаа нөхцөл байдлаасаа шалтгаалаад одоо манай үйлдвэрлэгч нарын дэшээ босох уу амьдрал иргэдийн амьдрал ямар байна бас манай жидүүчд ерөөсөө л яг тийм яг зах зээлийнхаа урсгалаар л байгаа шүү дээ. Тийм. Тэгээд одоо нөгөө импортын бүтээгдэхүүнийг бид нар экспортыг орлого импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг одоо дэмжиж ингэж явах нь дотоодын бүтээгдэхүүн хэдий чинийг одоо өргөжин тээлж одоо 1-2 компани ч гэсэн бий болно. Тэр чинээрээ одоо Монголын зах зээлд л нөлөөтэй. Тухайн дүүргийн тий. За тухайн улс орны эдийн засагт нөлөөтэй учраас одоо дэмжлэгийн юм чухал. Тэгээд энэ дээр мөнгөний асуудал болж байгаа юм. Тэгээд дээр нь бид нар хүний дэмжихийн тулд одоо төрөлөрийн сургалт, бизнесийн, маркетинг тэр сурталчлах одоо хэвлэлийн тааны түрүүний чинь хэлдэг тэр хэвлэлийнхний одоо аюу тийм тэр хүнийг сурчлаад өгөх нь айгүй чухал байгаа юм. Бид нар үзэсгэлэн худалдаанд нь оролцуулаад сургалт явуулаад эн чинь болж байна, эн чинь болохгүй байна. Би ингээд энэ тэнд явахдаа дандаа хүмүүс санаа өгөөл. Дээл ойжсэн ч гэсэн дээлнийхаа даавыг битээ хийчээ. Жижигхэн ийм ингээд Монгол дээл хийгээд жижиг уутанд хийгээд ямар нэртэй дээлийн тэр дээлнийхаа нэрийг доор нь бичээч. Тэгэх юм бол бид нар гадны хүмүүст одоо ингээд бэлгэд урсгалын зүйл авахтаа тэр дээлийг чинь ингээд хийж өгөхөр. Хүмүүс гадаад хүмүүс ч Монгол дээлгээд айгүй дуртай байхгүй. Хэлгийн төхөр хүн ч хүмүүс ч гэсэн ингээд Монгол дэлгэж жижигхэн ингээд сүгнэр маягаар хийгээд ингээд уудалчих юм бол бэлгэнд айгүй дуртай аав. Би бол тэр их гэж бодож байна. Тэгээ хэлэхээр ингээд өстө гоё санаа байна ч гэдэг юм ингээд янз янзын санаанууд би зөндөө хэлтий. Японд ч бид нар 90 давны янз бүр ингээд хитвч уут ингээд янз янзаар нь хийсэн цүнх мөг гэл би бүгдийн нэрийг хийгээ за ингэж юм байна 90 давгаар ийм хийх юм бол ийм гоё болд юм байна ингээд манайхан хийгээрээ манайхан энэ бизнес эрхлэгч нар манай жидүүчд ингээрээ энийг хараараа энэ өрөлтийг хараараа энэ өрөлтөстэй ингэж байгаа учраас гоё харагдаж шүү гэл ингээд бүгдийг хэлээ явахаар манайхан нөгөө намайг нөгөө Японд ч очиод тэднэрээс хараад хэлж гин гэж мэдэхгүй Монгол таанаагаа худалдаж авъя гэдэг байхгүй тэр бол амар сайн тандалттай явсан 95-ных бүр хаанагаа чи худалдаж яасан хөөх юм бэ гэдэг байгаа байхгүй юу манай бүр нийслэлээс хүртэл ингээд зүгээр ингээд багш нар ямар гоё юм бэ тэр хаана идэх гэдэг байгаа байхгүй шүү дээ Японд ч би зүгээр ингээл манайхан гоё юм хийгээч ингүүл борлуулалт явж тэл гэж байгаа байхгүй гэл ингээрч тийм үү гэд ингээд байгаа байхгүй тэгэхээр ерөөсөө л энэ нэг бас тий маркетинг асуудал айгүй чухал манай бизнес эрхлэгч нарт юм байна. Би яг таны наад саяны хэлсэн сэтгэл дээр одоо яг энэ жижиг дунд бизнесийн одоо өрхийн бизнесийн өсөлтийг дэмжихийн тулд ер нь яг энэ бизнес эрхлэгчдийн ер нь сэтгэлгээний гэх юм уу ямар одоо хэмжээнд ер нь өөрчлөлт хийх хэрэгтэй бас тэнд санагддаг бай. Ер нь бол их үзэсгэлэнд оролцуулах. За яг чадахгүй учраас дотоодынхыг л хийгээл дотоодынхыг сайн оролцох хэрэгтэй гэл мөнгөний олуулах гэдэг ингээд байгаа юм. Гадны үзэсгэлэнд оролцоод юм үзэж нүд тайлжиж хүн чинь бас нэг төлөвшнө учраас нэг юм байна тий.
Тэгэхгүй бол манайхаа одоо юм л зарагдахгүй бол уурлал. Тэгэл ингээл та нар яаж дэмжиж байгаа ингээл эсвэл энэ байгууллага юу ийдیں۔ Ингээд юм манайх ингээд хийгээл яахчгүй байна гээл ингээд уурлаад байдаг байхгүй юу. Тэрнээс илүүтэйгээр яавал би мөнгө олох хэвтэй. Тэ? Яаж ч миний энэ бизнес хөгжих ёстой. Ингээд хүн хараад яаж ах вэ? Ялангуяа сав боглоо бодлоо асуудал манай Монгол улсад. Сав боглоо бодол одоо ингээд энэ Азийн орнуудын одоо жидүүчдийн хийсэн бүтээгдэхүүн бэлэг дурсгалын зүйл янз бүрийн одоо сав боглоо бодлыг харахад хүн сонирхож авдаг хөөх. Ямар гоё савны өнгө дөрх өнгө үзэмж энийг ингэж одоо яг маркетингийг харж авдаг хөөх. Тэгэхээр маш гоё сав боглоо бодолтой байх хэрэгтэй. Манайх тэрэн дээр алддаг. Шууд ингээд гараар ингээд аюулгүй хөдөлмөр хийж ингэж гараар ингэж хийчихэд тэгээ сав боглоо бодол зүгээр гутанд хийгээд ингээд гэлэр гутанд хийгээд ч ингээд тавьчихдаг. Тэгээ тэрэн зүгээр хүн ингээд хараал өнгөрчин. Тэр үнэхээр яасан гоё юм бэ гэж харахгүйгээр ингээд одоо алдаа гаргаад идэх байхгүй юу. Одоо бизнесийн алдаа л гэсэн үг л дээ тэр одоо маркетингаа хийж чадахгүй байна гэдэг чинь. Тэгэхээр энэ дэр нь л одоо аюулгүй сайн сургалт явуулах, энэ дэр хүмүүсийг аюулгүй сайн ойлгуулах одоо ингэжээч нөгөө мөнгө олно гэдгийг хэлэхгүй бол төр зөвхөн дэмжих хэвээр эсвэл одоо энэ байгууллага намайг дэмжих хэвээр л байгаад их юм бол одоо бас л хэцүү. Гэхдээ айл ал талдаа бол бид одоо дэмжлэг үзүүлэх ийм ямаг өглөө яах вэ? Гэхдээ хүн өөрөө маш их хөдөлмөрлж иж нөгөө бизнест бол амжилтыг гаргана гэдгийг бол одоо аюулгүй сайн ойлгуулах нь чухал болчиход байгаа юм. Тэгээ ер нь бол дийлэнх нь бол бас тэгж ойлгоход хэцүү. Одоо сургалт явж ирэхгүй. Тэгээ бид нар чинь ингээл гизийн сургалт нэгэл онлайнаар бүртгэл сургалт явдсан шүү дээ. Дуудуулан үе одоо хурдлаараа боллоо шүү, ирлээ шүү. Ингээд яагаад тасалж уу яач юу ч гэл ингээл ингэж ирнэ. Тэгээ бүр нөх ингээд сайн сууж өгөхгүй, явж өгөхгүй мөртлөө сертификат тавна гэдээ уурлаад идэг. Тийм. Энэ мэтчил ингээд манай хүмүүсийн одоо бас нэг хөөхний ялтаа бас нийгэмших юмнууд байна. За тэгэхээр энэ хүрээд яриагаа дүгнээд дуусгая. Тийм ямар ч байсан одоо бас баггүй хугацаанд сайхан яриа өрнүүллээ. За тэгээд бизнесээ томруулъя төрийн бүс байгууллагатайгаа бас биднийг байнга дэмжиж одоо хамтран ажилладагт бас маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхний амжилт одоо ажилтны амжилт хүсье. Та хэд манаас нэлээд одоо энэ бизнесээ томруулъя энэ 2 удаагийн арга хэмжээнд бол бас иргэд нэлээд сонирхож очиж байгаа. Тэгээ одоо манай 9 дүүргийн тэ бас зориулсан ийм бас дараагийн удаагийн ийм арга хэмжээний зохион байгуулаарай. Дүүрэг дээр нь зохион байгуулвал бас илүү үр дүнд хүрнэ шүү. Тийм та хэд хэлэхэд бол ер нь за тэгээд мөн одоо яг миний түрүүний хэлсэн одоо энэ төрийн бас байгууллагууд, банк ус санхүүгийн байгууллагуудыг одоо энэ иргэдийг дэмжих юм руу орооч гэдэг. Тийм энэ бол одоо айгүй найдвартай зээлдэгч болно. Тий, ер нь найдвартай байхгүй юу? Яагаад гэх юм бол нэг дүүрэг нь одоо энэ хүнийг нэгдүгээр батлан дааж байна. Үйл ажиллагаагийн тийм мэдэж байна. Тэр хүн хаана юу хийдэг, яадаг бүх юмыг мэдэж байна. Тэгээд тэр хүн өөр алга болчихгүй. Тэр дараа нь тэр хүн алга болох юм бол тэр дүүргээс хүний нэгж байгаа. Энэ бол одоо манайхтай хамтарч ажилласан байгууллага надад бол айгүй дуртай байгаа байхгүй юу? Айгүй зүв байна. Бид нар айгүй хурдан ингээд 5 сая төлчихэд байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бас энэ бол бас нэлээд юм цаашаа дэмжих хэрэгтэй ажил байгаа юм. Тэгээд та бүгдтэй баярлалаа. Тэгээд бүгдөө бас Монгол Улаанбаатар хотод одоо зөвхөн одоо Улаанбаатар хот гэхгүй бол Монгол Улсын хэмжээнд одоо жижиг дунд үйлдвэрлэлийг бол дэмжиж явж байгаа бүхий л одоо хүмүүстэй би хамтарч ажиллана гэж бодож байгаа. Бүх хүнд нээлттэй, бүх байгууллага, бүх үзэсгэлэн зохион байгуулж байгаа бүх хэрэгттэй бол хамтарч ажиллаж байгаа. Тэгээ та бүдтэй ажлын амжилт хүсье баярлалаа. Манай амар өнөд идэвхтэй оролцоорой. За ингээд бизнесээ томруулъя терминал подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. За өнөөдөр одоо бизнесээ томруулъя төрийн бүс байгууллагын стратегийн түнш байгууллага болох нийслэлийн жидэг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих төвийг маань удирдах авч явдаг Ундрмаа дарга байлаа. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баярлаа. Баяртай. За баярлалаа. За